За ями мамын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд удаан хоног, олон хоног амарч байсны эцэст одоо ингээд шин дугаараа та нартай хүрэхтэй бэлэн болоод сууж байна. Тэгээ өнөөдрийн маань зочин бол манай миний найз эгч болортой эгч маань оролцож байгаа. Тэгэхээр болортой эгч маань эхлээд өөрийгөө танилцуулаад дараа нь энэ өдрийнхөө сэдвэр ямар сэдвэр ярих болсноо ингээд ярилцаад явъя гэж бодож байна. За та тэгээд товчхон өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу? Ями мами сонсож байгаа, Японд амьдарч байгаа залуусаа гэх юм уу? Ямар хүмүүс их хвчлэн сонсд юм бэ? Ер нь ихэвчлэн монголоос сонсдог. Тийм үү? За. За тэгээ бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би бас одоо түр хугацаагаар амралтаараа их орондоо ирсэн байгаа. Тэгэхээр сайхан байна, амарч байна. Өөрийгөө танилцуулна тий. За нацагд орж юм болортой гэдэг. Япон улсад Токио хотод 4 хүүхэд нэг нөхрийн хамт амьдарч байна. Тэгээд анх 98 онд юм уу да? Японд иржсэн. Тэгээд тэрнээс хойш ирж очисоор байгаад яг суурь амьдарч байгаа сүүлийн 1 10 гаруй жил юм уу да? 98 он гэдэг чи одоо баг зарим сонсож байгаа залуус төрөөг байсан баха тий. Харин тий. Төрөөг байсан үед найл хэзээ энд ирсэн явж исэн бах нь шүү дээ. Таныг одоо тэгээд тухайн үед иржсэн үе одоо байгаа Япон хоёр амар өөрчлөгдсөн байгаа юу? Ер нь Япон улс бол нэг их өөрчлөгдөөгүй. Яг багцаа юм байхлагалтай эдийн засаг бас гэдэг. Юу болохоор анх болохоор намайг Японд ирэх үед Японы тухай ойлголт Монголд ер нь баг Ошин гэдэг киноноос баг өөр юм бoo. Тэгэл тиймэрхүү юм төсөөлөл тэгэл онгоцноос бухаар ингээл айгу хиймэл арал дээр ингээл хөвөлцөөл бамбалцаал хийж идэг гэсэн тиймэрхүү ойлголттой анх иржээс одоо бол шал өөр мэдээлэл өгцсөн тий бүх юм нээлттэй болсон. Анх намайг визэнд орох гээд ярилцлаганд орж байхад элчин сайд өөрөө уулзж исэн. Одоо бол бүр элчингийн гадаа хуртаас урт очр болдог болсон юм шүү дээ тий. Тиймэрхүү ялгаанууд байна. Болортой ихч одоо тэгээд алдарт их шүү дээ тийм ээ. Дөрөвхтэй хамгийн том нь Монголд төрөөд бусдад бүгдээрээ Япон улсад хүүхдүүд нь бас төрөөд хүмүүжээд ингэ явж байгаа. Тэгэл цэцэрлэг, сургууль, их сургууль гээл бүх шат дамжлагыг нь одоо дамжсандаа бүгднийг ямар ч байсан Японд боловсрал эзэн шүүлээд өсгөөд явж байна. За тэгэхээр өнөөдөр бит хоёрын ярих сэдвүүд болохоор манай болортой агч маань өөрөө хуваараа хүнсний үйлдвэрлэлийн дадлагжигч ажилтны одоо тэр чиглэл рүү сургалт ингээд явуулдаг болсон байгаа. Тэгээ энэ бол зөвхөн эхний эхлэл байгаа. Тэгээ тэрнээс цаашаа бол ингээд ажлынхаа цаг боломжоор ерөнхийдөө энэ шалгалтуудын чиглэлүүдийг нэмэх юм зорилготой байгаад байгаа. Тэгэд өөрөө бас юм дадлагжигч авчирдаг юм компанид ажилладаг байгаа тий. Тэгэд өнөөдрийн бит хоёрын яриа бол ерөнхийдөө 3 сэдвийн давуу явах болов гэж бодож байна. Ерөнхийдөө ямар хүмүүс сонсох шаардлагатай гэхээр Монголоос Япон улсыг зорих байгаа. Тэгэхээр тэр дундаа дадлагжигч ажилтнаар ирэх сонирхолтой байгаа залуучууд. Тэгээд тэр залуучууд маань ирэхийнхээ өмнөх ямар сонголтуудыг хийвэл илүү зүгээр ах уу гэдэг тал дээр ярилцаад хоёрт болохоор яг ирсэн бодит байдалтай нүүр тулах үе. Тэгээд ямар хөө асуудлууд ихэвчлэн тулгардаг. Тэгээд сүүлд нь бол яг ирээд хугацаанд дуусах үед ер нь юуг амжуулсан, юуг хийж бүтээсэн байвал нь илүү дараагийн боломжууд гарч ирдэг вэ гэдэг тал дээр ерөөхдөө энэ өдрийн яриа маань болох байхаа гэж бодож байна. Эхнийхээ асуултыг болохоор ерөөхдөө Монголоос яг нөгөө дадлагжигч ажилтнаар ирэх залуучууд тэгээд айгүй олон хүмүүс нөгөө нэг юм одоо тэр зуучлуулж байгаа компани яаж сонгох нь хамгийн зөв байдаг вэ? За сүүлийн үед ер нь ур чадварын дадлагжигчаар ирэх оюутнууд те нэмэгдэж байгаа. Тэгээ миний хувьд болохоор би Төшиг Цуёши гээд илгээгч Монголоос Япон руу илгээх байгууллагт одоо үүсгэн байгуулагчаар ажиллаж исэн. Яг одоо болохоор Японд ирснийхаа дараа компаниасаа гадна дадлагжигч нарыг одоо хариуцдаг нийгэмлэгт ажиллаж байгаа Fuji Business гээд илгээх тал хүлээж аваад Японд байх хугацаанд ямархуу байдаг тухай багсаг туршлагатай болоо явж байгаа. Тэгээ тэрнээсээ хуваалцъя гэж бодож байна. За тэгээ юунд анхаарах вэ гэлээ те? Тэг яаж сонгох вэ? Одоо тэр амар олон ийм тим ажлын байр одоо дадлагжигч аавна, ийм ажлын дадлагжигч аавна гэд ерөөхдөө заруудыг харахаар амар их байдаг шүү дээ. Тэр дундаас яг
тэр дадлагжагч гэд зуучлаад тэр компаниас сонгох ах. Илгээж байгууллага бол одоо хөдөлмөрийн яамны сайт руу орохоор ингээд нэрсийн жагсаалтанд танилцуулга нь байдсан билээ. Тэндээс мэдээлэл авч болно. Тэгээд авсныхаа дараа хамгийн гол анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр миний бодлоор ер нь ур чадварын дадлагжагч гэдэг одоо энэ хөтөлбөр СЭДО гэсэн системийн эннийхээ талаар жоохон мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Тэгээд нөгөө Солонгос руу өөр улсууд руу ингээд гэрээний ажилт ингээд явдаг штеп. Тиймэрхүү байдлаар хүлээж аваад ер нь нэгдүгээр зорилго нь мөнгө олох гэд ирчдэг. Яг энэ одоо энэ тогтолцоо хөтөлбөр маань болохоор нэгдүгээр зорилго нь ерөөсөө л одоо өндөр хөгжилтэй орны яг ажлын байраас нь гэмбагаас нь одоо хөгжиж байгаа улсын залуусыг авчираад сургаад тэгээд тэр залуус маань эх орондоо очиад сурч мэдсэн зүйлээрээ одоо ямар нэг байдлаар эх орныхоо хөгжилд төв нэмрээ оруулнаа гэсэн нэгдүгээр зорилготой. Тэгээ хажуугаар нь манай залуучууд өөрсдөө сэргэлэнтэй хэд 3 цаас наан цаана хийдэг. Хоёрдугаар зорилго нь мөнгө юм шүү. Тэгэхээр тэрийг ингээд нэг өөр улстай болохоор одоо тий касэ хийгээд мөнгө олох гэдэг зорилгоор бодож ирчээд тэгээд эн чинь юм байна тийм байна гэдэг асуудал гардаг. Тэгэхээр нэгдүгээрт юм сурах гэдэг юм дадлага хийнгээ. Одоо Монголд ч гэсэн ямар нэгэн компани ингээд залуу оюутны ингээл цай зөөгөл туслах ажилтныг хийж байгаа л явандаа ингээл чиглэгддэг шүү дээ. Тэрэн шиг туслах өөрийнхөө одоо тэр байр суурийг маш зөвөр ойлгож ирэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор нөгөө нэг явж л ивэл болоо гэсэн ойлголттой ер нь хайл хотод очих юм ямар ажил хийх юм, ямар компанид ажиллах юм, ямар мэрэгчлэр цалин төгрөг тэр хөдөлмөрийн гэрээ энтертэйгээ сайн танилцаагүй. Тэгэл очиод яаж хийж байгаад учир нь олдноо гэсэн нэг тийм ерөнхий ойлголттой ирчдэг. Эренгүүтээ янз янзын одоо шоконд орох зүйл их байдаг учраас хөдөлмөрийн гэрээгээ маш сайн уншиж ойлгоод ойлгомжгүй зүйлээ тэр илгээж байгаа байгууллагаас дэлгэрэнгүй асуугаад тэгээд төсөөлтөй болцоод ирэх хэрэгтэй. Одоо чинь одоо цаг үед чинь сонголтууд маш их байна. Явж л левел болоо гэсэн тийм хөнгөн бодолтой ярьж болохгүй шүү л гэдгийг хэлмээр байна. Одоо та тэр нөх хөдөлмөрийн яамны сайтн дээр нь яг юм аль бие осны юм нөгөө ажлуудад авдаг тэр нэг газруудын нэрсийн дараалал байгаа гэсэн шүү дээ. Тэр цалин хөлс нь бол тэр компаниуд бүгдээр яг ижилхэн байдаг уу эсвэл дор өөр байдаг уу? Илгээж байгаа байгууллагт нь одоо Японоос захиалга ирдэг байхгүй юу? Ийм мэрэгчлэр тэдэн хүн авмаар байна гэд. Тэгээд тэр байгууллагуудаа одоо илгээж байгаа газраа бүртгэлтэй хүмүүс рүү одоо илгээгч байгууллага нь хандаад ядч ярилцлага зохион байгуулдаг ч юм уу эсвэл бол таньдаг мэддэг хүн өөртөө явуулдаг ч юм уу ямар нэг байдлаар холбогддог. Тийм. Тэгээд цалин түрүүний хувьд бол харьцангуй янз бүр юм байна тий. Тэгэхээр захиалга нь яаж орж ирэх нь тэрнээсээ л болно. Одоо голцоо барилгын чиглэлийн хүмүүс илгээгч байна. Ногооч гэдэг юм одоо мэрэгчлэрээ дагнцсан байна. Эсвэл бол ямар захиалга орж ирэхээс шалтгаална гэсэн. Одоо нөгөө нийтлэг юмнууд эдэн шүү дээ. Одоо гэрээний ажилтан дадлагжагч хоёрын одоо хамгийн том ялгаан ч юм хүмүүс одоо нөгөө мөнгө хийх гээд нэг яг энэ аль болох бага зардлаар ямар нэг гадаад улсад зорих тэмнэн тэрүүн зорилго байгаа шүү дээ. Тэнгүүд одоо энэ гэрээт ажилтан дадлагжагч хоёрын хамгийн том ялгаан гэх юм уу? Яг ийм энүүгээрээ бол дадлагжагч ажилтнаа арай илүү юм а гэдэг тийм юм юу байдаг вэ? За дадлагжагчийн давуу тал гэх юм бол шалгуур ер нь багтай. Ерөнхийдөө 18 нас хүрсэн эрүүл чирэг оюун ухаан бие бэлтрийн хувьд эрүүл чирэг байх юм бол заавал тийм мэрэгчлээ Японы хэлний шалгалт тийм байх ёстой. Гэх тийм шаардлага юусоо байдгүй учраас хэм одоо явъя гэж шийдсэн хүн болгонд нээлттэй. Гэрээд ажилтан гэхээр миний бодлоор илүү шалгуур өндөр тусдаа төрлийн визагаа одоо ямар ч юмдээ ямар нэгэн мэрэгчлээ тэгээд тэр мэрэгчлэр нь одоо Японы улсад хүн хүч хөрөлцөхгүй яалтчгүй Монголоос хүн урьж авчрахгүй болохгүй тийм нөхцөл байдал үүсчихсэн. Тийм компанид одоо ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийгээд тэгээд тэр шалгуурт нийцсэн мэрэгчлээ хүмүүсийг айчиг гэрээд ажилтан гэдэг юм болов. Ер нь бол дадлагжигч дадлага эзэмшиж байгаа юм сурах гэж байгаа залуучууд нөгөөх нь болохоор бүр аль хэдийн мэрэгжилтэй болчихсон сурч мэдснээрээ өөрийнхөө оронд үдийгүү одоо Японы улсын хөгжилд төв нэмрээ оруулах гэж байгаа хүмүүс ихгүй гэрээд ажиллана. Одоо ер нь таны жишээ нь одоо энэ ажилтдаг байсан компанид гэхэд
дадлагжигч ажилтны сарын цалин хэд гэдэг юм бэ? За тэгээд мэрэгжлээсээ болоод янз бүр жаахтай ер нь бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ гэж байгаа. Тэрнээс доошоо гарахгүй ямар ч гэсэн тэрийгэ баримтлана. Тэгэхээр дунджаар тухайн компанийнхаа одоо өгсөн чадлаас шалтгаална шүү дээ. Тэгээ гайгүй боломжтой ингээд урамшуулаа цалингийн нэмээд байдаг компани гэж болно. Ер нь л яг тэр хөдөлмөрийн хэмжээ бариад яваад байдаг компани гэж болно. Ер нь бол дээшээ хэмжээг бол хийх боломжгүй. Гэхдээ яаж ч бодсон дадлагжигч хүн бүр ингээд үнцэн адилхан шиг ч юм уу те бүр бас их өндөр цалин бол авах юм боломж байдаггүй. Тэгээд хэдийн тэр нь. Мөнгө нүгээр ярих юм бол за ер нь 100 ойролцоогоор шүү дээ. Дунджаар ямар ч илүү цаг одоо ямар нэгэн шагнал урамжлал бонус нэмэгдэхгүйгээр дунджаар нэг 150 ч юм уу 180 мянган орчим йен. Тэгээ тэндээсээ одоо юу ч юм дээ янз бүрийн татвар гээд хасагддаг юмнууд байгаа шүү дээ. Тогтмол зардлууд тэднийг хасахаар гар дээр бол нэг 120-30 мянган йен авах гэсэн үг. Дунджаар. Тэгээ тэрэн дээр одоо яадаг чинь илүү цагтаа ачаал ихтэй үе байна, бага үе байна. Тэгээ гайгүй байгууллага бол жилдээ 2-3 удаа бонус өгнө. Өгдөгч газар асаага. Тэрийг бол өөртөө сайн нөгөө нэг илгээгч байгууллагатайгаа яриад компаниа сонгоно гэсэн үг. Эрхээсээ өмнө яг тэр болгоныг асуугаа тийм нэмэлт юм байгаа мó үгүй мó гэдгийг зөв мэдчихэж тэгжиж сонгох хэрэгтэй мэн тий. Тийм хөдөлмөрийн гэрээн дээр нь тэрийг нь тодорхой бичсэн байна. Тэгэхээр тэрийг уншихгүй ирчээд эн чинь ийм байсан юм уу, тийм байсан юм уу гэд одоо бодвол илгээгч байгуулга нь их гоё юм ярьд юм шиг байна. Тэр ойлголтоо анханасаа зөв аваад ирчих юм бол ирээд одоо асуудал үүсгэх нь байгаа гэсэн. Илгээгч байгуулга гэдэг нь одоо Монголд нөгөө нэг яагаад байгаа хүмүүсээ сонгож байгаа. Одоо захиалгыг хүлээж аваад тэр газар нь тийм. За тэгвэл ирж байгаа хүмүүс маань ер нь бол гэрээтэйгээ сайн танилцаад сонгож байгаа тэр байгууллагуудаа нэлээд сайн яачих юм бол болох юм байна. Заавал нэг хил мэлний юу гэдэг ахгүй юм байна тий. Тэгээд нөгөө төвшөө яг тодорхой хэмжээнд нөгөө анхан шатны ойр зургийн ярианы хилтэй байхгүй бол тэр хүн өөрөө л зовж шүү дээ тий. Өөрийг нь одоо магтаад байгаа юм уу, загнаад байгаа юм уу, юугээд байгаагаа мэдэхгүй ингээд харчин хинд хэцүү байх уу гэхээр өөрт нь л хэцүү. Тийм болохоор өөрийнхөө хэрэглээний ойр зургийн хилийг заавал сурсан байх хэрэгтэй. Тийм. Ойр зургийн анхан шатны хил сурах цагийг нь бас цаанаас нь заатан мэддэг. Тэгэхээр зарим хүмүүс за явж л байвал болоо гэдээ яг нөгөө хичээлдээ суухгүйгээр хичээл хийсэн болоод тий ирчдэг ирсэн хойно өөрөө нэлээд одоо хэлний бэрхшээлээс болоод ганцаардах ч юм уу тий байгаараа одоо янз янзын асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр шалгуур нь бол бага. Гэхдээ Японы хэлээ сайн сурах тусам өөрт нь л хэрэгтэй. Тэгээ бас нэг анхаарах зүйл нөгөө нэг илгээгч байгууллагаа сонгохдоо эргэх холбооч гэх юм уу явуулсан ч болоо гэд орчдөг газрууд байгаа. Гэтэл одоо яадаг чи Японд байх хугацаанд ямар нэг асуудал гарахаар арга гэртэй холбогдох ч юм уу те илгээгч байгуулах нь одоо ингээд мэдхгүй миний материал хийж өгсөн одоо хаанаага мэдхгүй гэсэн тийм хүмүүс бас байдаг байхгүй. Тэгэхээр эргээд тэр хүмүүстэйгээ холбоо ярихад хэр найдвартай хүмүүс вэ гэдгээ бас анхаарах хэрэгтэй. Японд байх хугацаанд нь те байх хугацаанд ч гэсэн бас янз бүрийн асуудал гарна шүү дээ. Ямар нэг эд бараа биш чи бүхэл бүтэн ажиллах хүч учраас юу ч үүсч болно шүү дээ. Гинт одоо буцах шаардлага гардаг ч юм уу, үний яриад байгаа юм, худлаа яриад байгаа юм уу, тэрийг нь одоо лавлахын тулд илгээгч байгууллагатайгаа холбогдох хэрэг гарах ч юм уу те. За тэгээ ямар ч гэсэн илгээгч байгууллага тэгээ тухайн ажиллах компани салин мөнгө те амралт тэгээ тэр бонус гэдэг юм амар сайн сонгож ирэх нь хамгийн чухал юм байна шүү. Ирэх холбоо молбоог нь сайн шалгаад те. За ингээ хоёр дахь асуудал нь болохоор за ирсэн үед та ч болохоор энд бас нөгөө яадаг шүү дээ. Иргэх холбоо гэдгээр нөгөө Японд ирсэн байгаа хүмүүс дээр очиж уулзаад бас ингээд эргэж тойроод яваад байдаг. Бодит байдалтай нүүр тулаад одоо тэрэн дээр гардаг хамгийн их гардаг тулгардаг асуудлууд юу юу байдаг вэ? Тэгээ бас та өөрийнхөө нөгөө нийгэмлэг гэдэг байгаа шүү дээ тий. Тэр нийгэм тэрнийхээ талаар бас мэдээлэл яах ёстой, яадаг газрын юу хийх ёстой байдгийг гэдгийг бас мэдээлэл өргөөл. За юу одоо энэ дадлагчдын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд за мэдээж хоёр улсын засгийн газар тийм маш нарийн гэрээ хийж байгаа. Тэрний үндсэн дээр энэ хөтөлбөр хэрэгжин. Ингэж гэрээ хийгээгүй улсууд бас маш их байгаа. Тэгэхээр манай монголчууд хацтай гэсэн үг.
Ямар ч байсан дадлагчаар ирэх боломжийг ингээд цаанаас нь хангаад өгсөн байгаа. Тэгээд дээр нь одоо Японоос дадлагч хүлээж авах компани, илгээх компани. Тэгээд одоо ажилт нь гэмүү дадлагч өөрөө. Тэгээд ирснийхэн дараа нь туслах гэх юм уу зуучлах газар нийгэмлэг гэдэг байгаа. Энэ дөрвийн харилцаан дээр энэ дадлагч гэдэг хөтөлбөр хэрэгждэг юм аа. Тийм тэгэхээр одоо хичнээн дадлагч авах хүсэлтэй байлаа. Эндээс одоо Японд руу явах хүсэлтэй залуу байлаа гэд хооронд нь холбож өгөх одоо илгээгч байгууллага хүлээж авах нийгэмлэг байхгүй бол хэцүүтэй. Тэгэхээр энэ хоёрыг одоо гол үүрэг нь илгээх байгууллага нь болохоор Монголоос хүнээ олоод зөв хүний зуучлаад явуулна. Нийгэмлэг нь болохоор компани бүр яг том байгууллага бол байгаа. Жижиг газрууд болохоор гадаад хүний одоо бичиг баримтыг яад ингээ мэдэхгүй зүйл их байдаг учраас нийгэмлэгийн тэрийг нь одоо төлөөлөд хийнэ. Тэгээд ирснээсээ хойш доотлол 1 жил, дээдлэл нь 5 жил одоо дадлагч. Тэгээд дадлага хийх хооронд гарсан одоо ямар нэг асуудал, хэлний бэрхшээл, одоо соёлын ялгаа, сэтгүүн ялгаанаас гараад үүссэн асуудал дээр нийгэмлэгийн орчуулагч очиж одоо тий хооронд нь холбож өгч зөв ойлгуулна. Тэгээд визтэй холбоотой асуудлыг шийдэж өгнө. Тэгэхээр миний ажиллаж байгаа газар болохоор одоо Вьетнам, Монгол, Шри-Ланк, сүүлийн үед Индонез, Камбож нэмэгдсэн байгаа. Тийм улсуудтай харьцдаг. Тэгээд ерөнхийдөө би болохоор монголчуудыг вьетнамуудыг харьцдаг. Вьетнамуудаас гэхдээ цөөхөн харьцдаг. Монголчуудыг харьцдаг байгаа. За тэгээд манай монголчууд яг ингээд за Монголоос явна гэж аал ирчлээ шүү дээ тий. Тэгээд хамгийн хэцүү байгаа юм нь танд одоо хамаг юм ярьдаг байх гэж би бодоод байгаа байхгүй юу? Одоо ингээд чинь таних мэдэх хүн байхгүй тэгэл. Тэгээ ер нь юу хийх хвчлээ амар хэцүү санагдаад хэлж ярьдаг бай. Юун дээр ер нь сэтгэлээ бэлтгэх юм уу байвал нь арай илүү гайгүй даван туултыг. Газарч гэх юм уу миний ажиллаж байгаа нийгэмлэг Монголоос нөгөө нэг явуулдаг илгээгч байна шүү дээ. Тэр нь ингээд маш сайн хүмүүсээ бэлдэж явуулдаг. Тийм болохоор харьцангуй гайгүй. Сэтгэл зүйн бэлтгэлийг нь Монголд байхад нэлээд хийгээд өгчдөг. Та нартай аялах гэж ирээгүй, зугаалах гэж ирээгүй. Тэгээ оюутан биш. Яг ур чадварыг дадлах хийж байгаа. Бүх одоо анхаарлаа гэх юм уу бүх одоо нэгдүгээр зорилго чинь мөнгө олох биш те зугаалах биш. Яг ингээд тухайн компани дадлага эзэмших гэдгийг маш сайн ойлгуулад ирчтэй. Тийм болохоор харьцангуй гайгүй. Бас зүгээр ажиглаад байхад өөр тэр ойлголтыг нь өгөөгүйгээс болоод яг ирж байгаа хүн маань ингээд төрөлд ороод ийм байсан юм уу, тийм байсан юм уу, ингэх байсан юм уу гэд шантарч байгаа хүмүүсээс нэлээд харагддаг. Тэгэхээр тодорхой хэлэх юм уу те ямар асуудал гардаггүй гэхээр за ер нь л асуудал дуустгүүлтэй тэгэл хүний тоогоор л асуудал ингээл нэмэгдээл байна. Хамгийн наад зах нь ер нь бол манай монголчин сайхан те нүүдэлчин тайван өөрсдийнхөө дураараа те амьдардаг хүмүүс байгаа шүү дээ. Япон бол шал өөр те баг бидний аав ээжүүд бол баг илүү сайн Японд дасан зохицох байхаар байсан болов гэмээр хитрхий тийм одоо төлөвлөгөө те баг тийм коммунист маягийн бүх юм ингээд төлөвлөгөөний дагуу нэгэн нийтийнхаа төлөө гэсэн те өөрийгөө байнга ингэж барьдаг байгууллага хамт олон гэдгээ бүр нэг намар тавьдаг хүмүүс байгаа. Тэгэхээр сүүлийн залуучууд тэр тал дээр одоо Монголдо хитрхи ирэх дураараа те чөлөөдөө өөрийнхөө байсан хүмүүс гівэнт ингээд нэг юм хайрцаг шиг юмд оронгууд шоконд ордог асуудал гардаг. Тийм чи миний ирэх би яхаараа ингэж олдгүй ингээд өөрийнхөө загнах те тэр нь ингээд одоо японочдод найрлахгүй тиймэрхүү юм гарнаа. Яг ингэдэж шít нөгөө би бас өөрөө ирчээд удаагүй хахад ингээл амар шин юм гинт ингээл санаачлаг гаргаал те. Тэгээ өөрөө амар энэ тэрийг ингээд туршгаал. Одоо юу гэдэг заасан юм нь болохоор яг эхлээд ингэн, хоёрт ингэн, гуравт ингэн гэдэг нөгөө нэг яг ингээд задаг штэ тий. Яг л тэр үеийг би болохоор заавал ингээл 1 2 3 4 гэл. Зүгээр 1 2 гэл ингээл дуусчих юм ийм амар тэлгээ тэргээл татваргаад тэгээд нөгөө ажлынх нь нөгөө нэг дарааллын нараа өөрийнхөө өөрчилж мөрчлөөл. Тэгвэл яг ингээ удаад ирэхээр бид нэр угаасаа аль альний бүгднийг оролдоод үзсэн. Тэгэл хамгийн сайн угаасаа л энэ бол сонгодог. Энээс өөр гарцаахгүй гэдэг. Одоо тийм болохоор ч нөө шат дараал болгон дээрээ. За угаасаа эдгээр ингэж байгаа юм чинь энэ бол ингээд ямар ч тийм буруу байхгүй гэдгийг амар явандаа сурдсан юм шиг санагдсан. Анх болохоор амар их тэгэж гоцгоорох гэдэг юм одоо яар.
Тэгээд ахшиг Ер санагдав. нь манай монголчууд нэг монголчлон гэдэг чинь тий. Айгу гүйцэтгэх ухаан сайтай юмыг хурдан сурдаг, хурдан ойлгодог, гэлс ингээд хэлбэрчлээд хийж болох юм байна гэдгийг ойлгонгуудаа нөгөө тэр аргаараа хийх гэдэг. Гэтэл энд чинь тэр чинь яг чиний ярьснаар ингээд олон мянган хүн туршаад амьдралын явцад хамгийн бестийг нь гаргаад ирсэн болохоор өөртөөхөө дүрм журмыг одоо хүндлээч, баримтлаач гэдэг шаардлага тавьдаг. Тэгэхээр тийм одоо сэргэлэн гэх юм уу одоо нэг бүтээлч гэх юм уу тийм супер байх ерөөсөө шаардлагагүй. Цаанаас нь ямар шаардлага байна тэрийг нь маш сайн биш, маш муу биш ерөөсөө дунджийг барайл стандартын дагуу хийгсэн юм хийж явж явах болно. Тэгээд тэрийг ингэж хичээгээд те 2 хүний ажил, 3 хүний ажил би энэ компани хамаг амьд хийж яхад миний цалин нэмэхгүй байж гэдэг юм уу, намайг үнэлэхгүй байж гэдэг юм уу. Тэгээ ингээд стресстэй байх хүмүүс бас байдаг шүү дээ. Харин тий. Тэгээд нөгөө юу ядаж хамт ажиллаж байгаа Япон хүмүүс нь тухайн үедээ болохоор ингээд магтаалтай. Тийм байх гэснээ яг үүндээ дараа нь бол чиний буруу болсон байх магадлал өндөр хэлэхгүй тий. Ингээд буруу хийгээд буруу одоо нөгөө дарааллаар ингээд явцсан болохоор ингээд алдаа гарвал бас дараа нөгөө алдааны эзэн болох магадлал амар өндөр болдог юм болов. Тийм. Харилцааны соёлч гэх юм уу улаан цай хүнийг ингээд нүүрэн дээр нь юм байна тийм байна гэдэг японочууд хинждэггүй. Тэрийг манай монголчууд бас зүгээр ойлгохгүй яг үнэн сэтгэлээсээ те би сайн хийж ийн гэж бодчихдаг. Яг үнэндээ болохоор одоо буруу хийж байгааг нь өөрөөр нь мэдрүүлэх гэдэг. 2 дахь 3 дахь удаагийнх нь алдааг нь те гаргуулсан тул бас жоохон тийм техник хэрэгэлдэг хүмүүс байна. 2 дахь дээр ер нь бол ихэнх толгардаг юмнууд иймэрхүү байна. Өөр танд нэмж хэлэх юм ер нь юу байна? Өөр нутгаа санаад одоо юу гэдэг ирээд одоо би ёстой чадахгүй юм байна. Яг үнэндээ би өөргөө амар бэлдсэн хэрнээ. Энэ ёстой бүтэхгүй юм байна гэд буцдаг хүн ерөөс ирэх байдаг вэ? Байлгүй яах вэ? Тий одоо Монголд эдийн засаг амьдрал хүнд байгаа учраас эрхийг хүсдэг нь тий наашаа ирэх гэж шийдсэн хүмүүс маш их байдаг. Тэгээд ирсэн хойноо агаар усан таардаггүй тэ иргэн тойрон далаагаар хүрээлэгдсэн чигшил ихтэй тэ даралт маралтан тэ биеийн цаанаасаа хүлээж авдаг хүмүүс байна. Дээр нь одоо ингээд хэтэрхий ирэх дураараа чөлөөтэй өссөн хүмүүс ийм баригдмал ийм байж чадахгүй байна гэж буцаж байгаа хүмүүс байна. Тэгээ юу юм уу? Одоо ингээд дадлагчаар за эхлээд 3 жил ирээд дараа нь 5 жил болоод ингээд яваад идэг шүү дээ. Тэгээд энэ хугацаанд нутаг руугаа буцах тийм ирэх байдаг. Тийм. Наад чинь болохоор бас нэг илгээгч байгууллагын дутуу мэдээлэл өгөхөөр одоо дуртай үедээ явж болно гэж бодоод ирчихсэн хүмүүс байдаг. Тэнгүүд ингээд халууны амралтаар ч юм уу ямар нэг байдлаар ингээд тийм шинэ жилээр ч юм уу цаанасараар ч юм уу наадмаар ингээд буцчих гаддаг хүмүүс үе байдаг. Гэхдээ гэрээ хамгийн гол нь гэрээн дээр юу заасан бэ гэхээр 3 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй тийм шаардлагагүй бол буцахгүй гэсэн гэрээтэй байдаг. Тэгэхээр 3 жилээр бол бас тийм 3 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан үнэхээр байна уугүй юу гэдгийг илгээгч байгууллага нийгэмлэг тэгээ компани тийм ар гэрийнхэнтэй ярьж байгаа шийддэг байгаа. Тэгэхээр тийм бас одоо наадам болж тийм цагаан сар болж ин очиж зоолгон би өстө бүтэн жил гүрээсээ одоо явна гэж дураараа ажиллах тийм боломж байхгүй. Тэрийг анханасаа нөгөө илгээгч байгууллагаасаа мэдээлэл амар сайн авах юм байна тий. Тийм. Ер нь бол 1 жил вэ нүү 3 жил вэ нүү гэдгээ өөрөө сонгоцсон байгаа шүү дээ. Тэр хооронд нутаг буцах боломжгүй гэдгээ ар гэрийнхэнтэй маш зөв ойлгох хэрэгтэй. Тэг ялангуяа сүүлийн үед нөгөө миний харамсдаг зүйл болохоор залуучууд те дөнгөж гэр бүл болж байгаа эсвэл бол нялх те дөнгөж төрсэн хүүхдээ орхиод ирсэн аав ээжүүд их байдаг. Тэг ингээд хувь хүнийх нь хувьд бодохоор үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай мэд боловч те тэр хугацаанд ингээд үлдчихэж байгаа хүн ч гэсэн тэр хүн ч гэсэн ингээд харихгүй гэд гарын үсэг зурцсан байдаг. Тэгэхээр тэр хооронд нь одоо би энийг ойлголцохгүй хүлээж чадахгүйгаас болоод асуудал гарч байгаа залуучууд нэрсэл байдаг. Тийм өмнөөс нь ингээд энэ ярилцаад те үлдчихэж байгаа хүн ч гэсэн чамайг хүлээнэ, хүүхдтэй санаа зовлтгүй, ажиллаа сайн хийгээрэй гэд хариуцлагатайгаар байхгүйгээр ингээд хизээ ирэх ингээд зоогоод идэм шиг санагдав. Тэгээд юу юм уу биш үү? Одоо ингээд та өөр олон орнуудын дадлагдагч ажилтнууд танахаар жишээ нь ингээд байдаг гэсэн шүү дээ тий. Одоо нөө нийгэмлэгийн хувьд
Тэнгүүд нөгөө бусад улс орных ч гэсэн яг Монголтай адилхан юм нөхцөл байдлаар тэр хүмүүс одоо юм дадлагч ажилтнаар ирдэм үү? Яг адилхан. Яг тэр нөхцөл нь яг адилхан уу? Яг адилхан. Одоо баг хэдэн улс байна одоо 10 20 гаруй улс байхаа яг юм засгийн газар нь хоорондоо хилжчихсэн. Тэг яг л адилхан нөхцөл шаардлагатай. Тэг бүгд ойлгоод ирдэг. Тэгээд хамгийн их одоо ер нь одоо Америк юм сонирхолтой гэх юм. Америк ажил болдог болсон ер нь аль улс вэ? Аль ч улс ажил болдог. Гэхдээ Вьетнам улс харьцангуй нөгөө нэг дадлагчдын энэ тогтолцоо нэлээ эртнээс хэрэгжсэн. Тэгээд Вьетнамаас ирж байгаа дадлагчдын тоо их байдаг, илгээгч байгууллага их байдаг учраас бүр баг хүн болгон мэддэг. Бүр засгийн газрын бодлохоор дадлагчдын ингээ улсаас нь ихээр явуулт юм байлээ. Тэгэхээр одоо ирж байгаа хүмүүсийн дотор Вьетнамуудын эзлэх тоо угаасаа их байдаг. Тийм болохоор зөв ойлголттой гэх юм уу? 3 жил угаасаа мэддэг буцахгүй ч гэдэг юм уу? Тэгээ дээр нь Вьетнам улс ч өөрөө нөгөө колон байсан болохоор их зөөлөн чихтэй яг хүний үгээр хий гэснийг тэ яг стандартын дагуу хийж чаддаг. Тиймэрхүү хүмүүс байх шиг байгаа юм. Тэгээ асуудал багтай гэж хэлчихэд одоо болох нэг уу юу? Арай харьцангуй гайгүй. Тэгээ одоо манай Монголоос болохоор за яг мэдээж нөхцөл байдлаа дээшлүүлэхийн тулд энд ирж байгаа. Гэхдээ яг энэ дадлагчигч ажилтнаар за 120 мянган дунджаар гар дээр ирдэг гэж байгаа шүү дээ. Тэгээд тийм цалин аваад тэр нөгөө нэг байр маяр нь болохоор цаанаасаа байдаг бах те хөвчлэн. Тийм одоо яг нөгөө нэг оюутан ч юм уу гэр бүлээр ирж байгаа хүмүүс Японд байр түрээслэхэд те хүнд байдаг шүү дээ те. Төслийн даагчтай урдчилгаа мөнгө, суур мөнгө, ямар мөнгө гэд маш их зардал гардаг. Тэр асуудлыг болохоор аль болох одоо юм сурах гэж байгаа хүнд те энэ ачааллыг өөрүүлэхгүй гэдэг утгаар нь хүлээж авч байгаа газар нь дотор байртай бол тэрэндээ оруулна. Байргүй бол ямар нэг байдлаар байр түрээслэн урдчилгаа мөнгө бүх зүйлийг нь компани хариуцна. Тэгээд ирээд амьдрахад хэрэгцээний одоо ойр зургийн одоо хөрвөгч угаалгын машинаас авахлаад хэрэглээний зүйл дээр бас зардал гарахгүй тул тэрийг нь компани хариуцсан байдаг. Тэгэхээр өндөр үнэтэй тансаг тийм байранд оруулж чадахгүй ч гэсэн яг л ойр зургийн хэрэглээний ямыг бэлтцсэн сарынхаа одоо түрээсийг төлөө явахд л боломжтой. Тэгээ арай бага турист бол давуу тал гэх юм уу тэр бол ер нь дадлагчийн давуу тал. Тэгээ нэг хүнд ноогдох хэмжээгийн цаанаас нь тэгээ заасан байгаа болохоор гихтрээ олуулаа нэг газар шамбаралтад байгаад байхгүй ч гэдэг юм уу. Тийм их давуу тал байгаа. Тэгээ ихэнх дадлагчигч ажилтнууд ер нь ажлын 6 өдөртэй байдаг уу? Тийм. 5 өдрөөр болцоо байгаа. Тэгээд хэрвээ 6 өдөр ажиллах бол 6 дахь өдөр нь одоо гэрээ л харна л та 6 өдрөөр бол тийм жилд ажиллах цагийг нь цаанаас нь заасан байгаа. Тэгэхээр 6 дахь өдөр нь илүү цагаар бодогдох нь анханасаа хийсэн гэрээнд тэр нь орцсон байсан байх нь уу? Тэрийг сайн харах хэрэгтэй юм байна л та. Яг үнэ. Одоо юу гэдэг Монголоос ирэхдээ дахиад нэгдүгээр асуулт руу орох гэдэг. Яг ийм юм яриад байвал энэ бол шал хутлаа шүү гэдэг. За одоо тэгээд нэгдүгээр асуулт руугаа эргээд ороход баг эргээд тэр илгээгч байгууллага дээр ер нь яг ийм юмыг яриад байвал тэр бол жоохон худлаа байна шүү. Илүү сайн юмаа нэгтэл шалгаарай гэж тийм хэлэхэр жишээ ер нь байна уу? Эргээд ороход эргээл нөгөө нэг хөдөлмөрийн гэрээгээл хэлмээрээ. Ямар байгууллагад орох гэж байгаа, ямар одоо амралт нь яах юм те цалин нь тогтмол юм уу, өдрөөр юм уу, жилд хэдэн удаа амрах юм тэр одоо бонус байгаа мó, цалинтай амралт байгаа мó тэр гэрээгээ маш сайн унших хэрэгтэй. Тэгээд бүр яг худлаа шүү гэж тийс өөр ойлголттой байдаг юм гэвэл нэрсээр сонсогддог зуучлалын хөлс маш өндөртэй өндөр гэдэг нь зуучлалын бичиг баримтын хөлсөөс гадна замын зардлын мөнгө Японд ирээд нөгөө нэг эхлээд сургалтыг 1 сарын сургалтын төлбөр өнтрийг авцсан байж магадгүй ч тэрийг оруулаа бодчихдаг юм уу арай нэг зуучлалын хөлс нь өндөр газруудаас байх шиг байгаа юм. Тэгэхээр тэр болгоныг одоо ажилтан тий захиалагч компани хариуцдаг байгаа. Тэгэхээр одоо дадлагчдаар явах гэж байгаа хүн бол тэр зардлыг гаргахгүй тэрийг цаанаас нь хариуцаад өгдөг байгаа юм шүү. Хэрвээ тийм зардал өгж байгаа бол тэрийг бас лавлж асуугаарай гэж хэлдэг. Ер нь хэдэн төгрөг орчим байх ёстой байдیں۔ Одоо чинь манай өмнө нь нэг орж исэн зочинтой нэг ярилцлага байсан. Тэрнээр болохоор зуучлалын хөлс ерөөсөн авдаггүй бүр ингээ онгоцныхын тийзнийхэн зардлын урталт аагаад ингээ авчирдаг.
гэд тийм компаниуд байсан. Тэгээ 100 жилийн хөлс гэж юу байхгүй шүү гэд нэг тийм мэдээлэл бол өгчээсэн бохгүй юу? Тэр болохоор нөгөө бизнес болохоор яаж зохицуулж байгаа нь тухайн байгууллагын онцлог. Гэтэ хитрхээ их одоо 100 жилийн хөлс авах нь 20-той энийг одоо баг хүний 8 шиг болгоод буруугаар ашиглах гээд байна. Тийм учраас засгийн газраас нь ч гэсэн Монгол улсад, Япон улсад хямжаадаг байгаа. Тэгэхээр тэд эдгээ илчээр би арай л болохгүй байна. Ямар ч байсан за дунджаар юм уу да. За бусад байгууллагыг мэдэхгүй. Манай харьцдаг түшиг цэвэн шигээд газар болохоор нэг 18 20 мянган өрдөггүй байхаа. 20 мянган гэдэг чинь Монгол мөнгөөр байхаа тийм. Ямар ч байсан Вьетнам бусад улсаас хямдхан байсан. За гэж би зүгээр л та ерөнхий нэг 5 сая юм байна тий. 5 сая орчим юм болов уу? 4-5 сая орчимд одоо замын зардал, сургалт бүх бичиг баримтны зардал нь орсон гэдэг. Тэрнээс дээшээ бол бас болохгүй юм байна тий. Болохгүй ч яг уу одоо цаад илгээч байгуулах нь яаж зохицуулж байгаа тэрийг сайн мэдэхгүй байна л да. Бичиг баримтаа маш өндөр үнэтэй хийдэг ч юм уу тий. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Тэгээ би бас яг энэ дээр нэг анхааруулж хэлмээр байгаа хгүй. Надтай бас нөгөө энэ подкастаар дамжуулаад зарим хүмүүс айгүй их бичиж асуудаг. Тэгээд нэг охин байсан. Хөртөөгөө хоёлаа бүр ингээд ажилтны визээр гаргуулна гэд зүгээр нэг хувь хүнд одоо ихчийнхэн танил ч юм уу ахыхын танил гээд нэг хувь хүнээр тэгээд эргээд дараа нь ажиллах тийм компани байхгүй. Тэгсээр нэг 20-30 сая төгрөг ингээд бүр машин тэргээ зараад өгчихсөн 100 жилийн хөлсгээд тэгээд шар хуудас нь болохоор гарцсан. Гэхдээ одоо ингээд ямар ч сан хэлсэндээ хүрсэн би виз чинь гаргаад өгсөн, шар хуудас чинь гаргаад өгчлөө. Одоо тэгээд өөрөө очиолаад амьдр гэж байгаа мó одоо яаж байгаа нэ. Тэгээд тэр нэг юм ажлын зүгээр нэг юм шар хуудасад яаж хийгээд идгийг гаргаад өгчихсөн. Тэгээд тэр хүн яг тийм визтэй ч гэсэн ирээд ямар ч ажиллах тийм боломжгүй. Одоо тэр хэл усгүй чинь шууд компани ажилтан болох боломж байхгүй шүү дээ тий бас хэцүү. Би нэг иймэрхүү айгүй олон төрлийн ловри юмнууд их байд юм билээ шүү. Тэгэхээр манайхан бас танил тал гэж хэлж хайж явж хахаар яг л тэр ёс журмаар нь бүх юмыг сайн хайж өөрийнхөө төлөө амар сайн судалж шинжилж ижил ер нь бол мөнгө төгрөгөө гаргаарай тий. Наад хүний чинь ямар төрлийн визээр ирснийг би мэдэхгүй болохоор яг юу ч хэлж мэдэхгүй л юм л та. Гэтэ анханасаа Япон руу одоо хөдөлмөр эрхлэх боломжтой цөөхөн хэдэн төрлийн виз байгаа. Тэгэхээр алийг нь сонгосон юм. Тэгээд дадлагжигч муу юм уу биш юм уу? Дадлагжигч биш. Тэр тэгтээ харин ингээд одоо нөө Монголд байгаа хүмүүс зүгээр танил талаараа л ингээд буруу ташаа мэдээлэл аваад шууд ингээд компани ажилтнаа шууд гаргачихна гэлтэй. Тэгэл ингээд нэг тийм амар ингээд инженер гэдэг ингээд нэг юм шар хутс ингээд гаргаад өгчихсөн байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тиймэрхүү хариуцлахгүй байж болохгүй л дээ. Харин тийм. Тэр тиймэрхүү юмнууд бас байдгийг шүү. Дадлагжигч байх юм бол тиймэрхүү үед одоо хандах газар байгаа. Дадлагжигч биш болохоор би сайн мэдэхгүй. За тэгээд одоо манай одоо ер нь аль тэгээд иймэрхүү асуудлууд их байт юм. Сэтгэлээ бэлдэнэ гэж байгаа нь яг ажиллах гэж ирэх байгаа, юм сурах гэж ирж байгаа гэдэг амар сайн сэтгэлдээ бэлдээд тэгээд ирэх юм байна. Тэгээд яг тэр гэрээнд заасан нар бусаар бол Монгол буцдаг тийм асуудал юусоо байхгүй. Тэгэхээр гэрээтэйгээ сайн танилцах нь байна. Яг энэ төрлийн зөвлөгөөг бол манай бараг яг энэ дадлагжигчтай холбоотой хэд хэдэн дугаар тэр дуртагддаг. Тэгээд бүгд л гэрээгээ байгуулахаа сайн зөв сонгоорой гэл айгүйх тэгж хэлчихсэн. Тэгэхээр яг тэрийг таач гэсэн бас дурдж जैन. Тэгэхээр бүгд л нэг юм хэлээд дээ шүү дээ. Хэлээ дээ. За тэгээд одоо ирээд одоо нөгөө 5 дахь жил юм уу болж байгаа. Дадлагжигчаар буцаж байгаа. Тэрнээсээ буцаад одоо нутаг руугаа буцаж байгаа хүмүүс юуг амжуулсан байвал ямар боломжийг атгсан байвал илүү дараа нь ирэх үгүйг нь ч бас мэдэхгүй юм л та. Ер нь юуг амжуулсан байвал их боломжтой байд юм болоо. Одоо таны чинь нөгөө сургалтын талаар л ярих гэдэг юм л та. Хүнсний үйлдвэрлэл гэдэг жаа тэр сургалтанд чинь Монголд байхаа хүмүүс хамрагдаад яг тэр чиглэлээр ингээд ажилд ороод дадлагжигч ажилтнаар болоод ирэх боломж юу байд юм уу? Энэ сургалтын суусны давуу тал нь юу байд юм бэ? Ер нь хугацаанд дуусаад нэг бол нэгтэй 3 бол 3, 5 бол 5 жилийн гэрээнд дуусаад буцаж байгаа хүмүүс ямар сонголт гардаг вэ гэхээр үргэлжлүүлж үлдэх үү?
Монгол буцах уу эсвэл болвол за ер нь яаж ч магадгүй ирч магадгүй ирэхгүй ч магадгүй гэдэг нэг эргэлзээтэй нэг тийм 3 янзын сонголт байх шиг байна. Ер нь бол нэг байгууллагт доотлон 3 жил ажиллахаар тий хийх ажлаа мэддэг болчихно, хэл устай хамт олондоо дасчихна. Тийм болохоор Япон байгууллага ч гэсэн шинэ хүнтэй Япон авч ирснаас нөгөө уучраа олцсон таньдаг мэддэг хүний өргөжлүүлээд ажиллах сонирхолтой байдаг. Илүү давууж гэх юм уу. Тэгээ үлдээ гэсэн ч гэсэн нөгөө нэг дээдлийн хугацаанд 5 жил болохоор заримдаа зарим мэрэгжил нь ингээд өргөжлүүлэх боломжгүй мэрэгжил бас байдаг. 3-аас дээш сонгох боломжгүй мэрэгжил гэдэг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс үлдээ одоо ажилтан маань өөрөө дадлагчч маань үлдээ гэсэн ч гэсэн цаанаасаа тий боломжгүй байх юм бол тогтээ гинөө гэж шинээр гарсан визийг сонгож болно. Тэнд болохоор 14 төрлийн мэрэгжил байгаа. Яг Японд ажиллах хүч дутагдж байгаа 14 мэрэгжлээс алинд нь хамрагдах нэ. Тэгээд тэрэндээ таарсан мэрэгжлийн шалгалтыг нөгөөд визнийхаа төрлийг өөрчилж болно. Тэгээд буцна гэсэн хүмүүс байхад буцна гэж сонгосон хүмүүс болохоор яг одоо тий өчнөө жил гэр орноос аав ээжээс хол байлаа явлаа гэж ирэхгүй гэж явцдаг. Явцсан хойно нэг сарын дараа 3 сарын дараа ерөөсөө Монголд амьдрал бүтэхгүй байна. Явмаар байна яах вэ гэж ярьдаг. Тэгэхээр тийм хүмүүс болохоор болж өгвөл ер нь бол байх хугацаанд өөх өстой дадлагчч нарын өгдөг шалгалт байгаа. Бүгдийг нь өгөх хэрэгтэй. Нэмэлтээр тэр юмыг яаж мэдэх вэ те? Жорнд гэдэг чинь нөгөө жорнд гэх юм уу? Юу тогтээ гиногийн тэр 10 хэдэн мэрэгчлээс өөртөө хамгийн тохирох шалгалтын аль нэгийг нь өгсөн байвал хэрэгтэй. Тэгээ дараа нь юу ч болоо байлээ те. Юу ч болоо билээ тий. Тэр шалгалт нь 10 жилийн хүчинтэй байдаг. Тэгэхээр 10 жил дотор ахаад нэг жил ч юм уу 2 жил ч юм уу Японд руу тий ер нь дастан яаж амьдрах арга олцсон хүмүүс ирэхэд хэлбэр болоо явчихын тэр шалгалтанд тэнцсэн байх юм бол. Таны тэгээд сургалт болохоор Facebook дээр хүнсний үйлдвэрлэл гэдэг яг Монгол крэлээр бичсэн тийм Facebook групп байгаа тий. Тийм хүнсний үйлдвэрлэл гэдэг нээлттэй групп байгаа. Тэнд болохоор яг энэ чиглэлээр ажиллах сонирхолтой залуус зориулсан сургалтын тухай мэдээлэл байгаа. Ер нь энэ хүнсний үйлдвэрийн чиглэл болохоор Японд одоо хамгийн ажлын байрны олдоц ихтэй энэ мэрэгжлийн одоо энэ шалгалтанд тэнцсэн байх юм бол одоогоор бол 34 мянган ажлын байр гадаад иргэн авч ажилуулна гэж одоо хүний хүлээгээ байж байгаа. Тэгэхээр энэ боломжийг энэ дахиад цаашдаа бүр нэг дахин нэмэгдэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгэхээр нэг ч гэсэн монгол хүн одоо энэ боломжийг ашиглаасаа гэдэг үүднээс нээлттэйгээр сургалт явуулж эхэлж байгаа. Тэгээд Октегиногийн 14 мэрэгжлээс энэ мэрэгжил одоо энэ хүнсний үйлдвэрлэл энэ Шокухийн Сейзо гё гэдэг энэ мэрэгжил миний хувьд болохоор заахад хамгийн дөхөн байсан. Яагаад тэгэхээр би өөрөө яагаад ч мэдэхгүй олон хүүхдтэй болохоор ч гэдэг юм уу байн галтгоотой зуралддаг. За дээр нь миний мэрэгжилтэй холбоотой гэх юм уу одоо супермаркет за тэгэл имлэгийн галтгоо хүнсний үйлдвэрүүдээр би их очдог. Тиймэрхүү байдлуудыг яг дотор нь ингээ утгалдаад ажиллахгүй ч гэсэн ерөнхийд нь хараад тэгээд дадлагч нараа нөгөө нэг суур шалгалт, мэрэгжлийн шалгалтанд нь бэлтгэхтэн туслаа явдаг. Мөн оюутан байхдаа би чинь бас ягаад чи дандаа нэг тийм галтгооны ажил хийгээ явж исэн бэлээ цагийн ажиллаар. Макдоналдд ажиллаж исэн, сүйд харигны үйлдвэрт ажиллаж исэн. За тэгээд сушиний газар, рамены газар гээл тиймэрхүү газруудаар ер нь ажиллаа явж исэн болохоор шалгалтанд бэлдэх сурах хүчийг уншаад заахад надад хамгийн түхэм санагдсан юм аа. Тэгээд яг мэрэгжлийн одоо хүнсний технологич биш ч гэсэн өөрийнхөө чадах хэмжээгээр хүүхдүүдэд зааж байгаа шүү. Хүүхдүүдэд гэжтэй залуучууд тий. Тэгэд одоо шалгалтандаа ингээд тэнцвчлээ. Одоо өөр ингээд ажил хийж байгаа тий. Тэгээд за шалгалтаа гүрийгээд өөрөө ингээд тэнцвчлээ. Дараагийнхаа ажлыг олоход нь та бас ингээд зуучлаа туслах тийм боломж үйд юм уу? За энэ тал дээр бол тийм өөрөө нөгөө бас учраа олохгүй ч магадгүй хүмүүс их байхаа л гэж бодоод байна л та. Ер нь Facebook-ээр ч юм уу интернетээр ороод харахаар хүнсний үйлдвэрт ажил давна гэсэн зар маш их байдаг. Гол нь Тогтегино гэдэг одоо визний чиглэлээр одоо тэр ажилд нь орё гэхээр энэ шалгалтаа яаж өгөх вэ мэдэхгүй хүмүүс байгаад идэг учраас шалгалт өгөх аргад нь одоо туслаа чиглүүлээд өгчих юм бол сонголт бол маш их байгаа. Тийм. Би бол хувьяасаа зуучлана гэсэн тийм. Яг ганц хоёр ажлын санал байх нь байдаг. Гэхдээ ер нь
гадуур бүр хангалттай сайн ажлын байр байгаа л гэж. Тэгвэл нөхцөл байдлыг өөрсдөө харж байгаа өөрсдөө сонголтоо их бүрэн Тийм ямар ч байсан эхний шалгуур хувь хүний зүгээс одоо Японы хэлний N4 тэгээд Токутегийн одоо энэ мэрэгжлийн шалгалтыг өгсөн байхад ажлын байр бол бэлэн байгаа л гэж. Таны тэгээд сургалтын хугацаа нь хэр байдیں۔ Яг хэдэн сард яаж одоо нөгөө бүртгэл нь явагдаад хэдэн төгрөгний үнэтэй ингээд бас мэдээлэл өгвөл. Энэ шалгалт нь бас яг тогтвортой биш гэх юм уу да. Жилд 3 удаа авдаг. Тэгээд хизээ авах вэ гэдэг нь жоохон ингээ хугацаанд өгөөд ирэхээр зарладаг. Ерөнхийдөө өнөөдөр хүртэл ажиллаад байхад 1 сард, 6 сард, 10 сард аваад ах шиг байгаа юм. Тийм 3 байна уу 4 удаа авч байгаа юм. Тэгээд цаанаас нөгөө нэг орон тоотой энэ шалгалтыг өгье гэсэн хүмүүсийн тоон хэтэрчих юм болвол одоо бүртгүүлсэн хүмүүсийн дунд нь суглаа явуулдаг. Тэгэхээр одоо хичнээн энэ шалгалт нь бэлдээд тэнцээд мэрэгжлээ өөрчлөөд ч юм уу энэ мэрэгжлээр ажиллая гэсэн ч гэсэн суглаанд нь таарахгүй тохиолдол бас гардаг. Тэгэхээр тухайн үед бүртгүүлсэн хүмүүсийнхээ тооноо шалтгаална. Тийм. Тэгээд цаанаас нь яг энэ номноос авнаа гэж заагаад өгчихсэн байна. Тэгэхээр тэр номыг нь хамтдаа давтаад тэгж их нэг шахуу биш. Өдөрт нэг ерөөсөө 20-оос 30 минут. Гэтэ өдөр болгон хамтдаа жоохон хичээлээ давтаа явна. Хүн болгон завгүй байгаа шүү дээ. Тийм болохоор би ч гэсэн ажилтаа тэднэрмэн ч гэсэн ямар нэг байдлаар хөдөлмөр эрхлээд ачаал ихтэй байдаг учраас нэг дор маш их хийхэд боломж юм тохирдгүй юм. Тэгэхээр өдөрт нэг 20-оос 30 минут л гарах боломжтой. Хичээлдээ суугаад байхад бол ер нь бол номоо ойлгочихно гэсэн. Тэгээ хамтдаа дасгал ажиллаад номоо уншаад юмаа. Та тэгээд одоо хэрвээ яг тэр улсаас авч байгаа тэр сая шалгалтын хугацаанд болоход одоо тэр сургалтын чинь бүртгүүлсэн хүмүүсээ бол ингээд удирдаад зааж зааварчлаад тэнд ингэж тэр нь онлайнаар өгдөг юм уу? Онлайнаар тийм. Шалгалт нь уу? Шалгалт нь болохоор онлайнаар биш. Шалгалт нь болохоор өөрийнхөө сонгосон газар очиж биеэрээ өгнө. Тэгээд Японы хаанч байсан гэсэн бүгд адилхан байдаг юм уу те? Тийм ер нь адилхан. Тэгэхээр тэр төлөв мэдээлэлээр нь л та хангаад явчих нь шүү дээ те. Хэрвээ тийм одоо Японд байх хугацаагаа сунгах хүсэлтэй, мэрэгжлээ солих хүсэлтэй хүмүүс байх юм бол үндэсний үйлдвэрлэл гэсэн пэйж рүү ороод мэдээлэл аваарай. За тэгээрээ. Тэгээд энэ дээр бас нэг хэлхийг хүсэж байгаа юм нөгөө юу яд юм л штэ. Өмнөх манай за 20 хэд дахь дугаар илээ. 22 дахь дугаар манай 22 дахь дугаарыг сонсох юм бол бүх дадлагжигч ажилчид Монгол буцах юм бол 3 жилчээ 5 жилчээ нөгөө татврын буцаан олголтыг нөгөө илгээгч байгууллагаараа дамжуулаад авдаг гэдгсэн тий. Тэгээ тэрийг бас мэдхгүй ингээд юу гэдэг 3 жил байжгаад буцахгүйгээр шууд ингээд 5 жил болгодог ч юм уу. Ингэх юм бол өмнөх 3 жил нь байхгүй болчдөг ч лөө. Бас тийм татврын тэр буцаан олголтынхаа мэдээллийг эдгээр аягүй сайн аваарэ. Эргэж нэг хүмүүс нь 5 жил болчоод Монгол буцах юм бол тэр үедээ заавал татврынхаа буцаан олголтыг заавал аваарэ гэд бас сануулчих. Зөв. За тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийг ярих зүйлс маань энэ хүрээд миний хувьд бол дуусаж байна. Та ингээд ярианыхаа төгсгөлд бас залуучуудаа ер нь хүмүүст хэлхийг хүссэн зүйлс байвал сүүлийн хормыг болрогчтой яа. За ер нь бол залуучуудтай ажиллах их гоё байдаг. Манай залуучууд ямар ч мэрэгчлэр ямар ч ачааллыг давдаг ч гэдэг юм уу, ямар ч одоо хүмүүстэй дасан зохицоод ажиллах чадвар сайтай байдаг болохоор ер нь бол нүүр бардан байдаг. Ганц асуудалтай зүйл нь гэхээр ажил дээр бол асуудал гарахгүй үргэлж магтуулдаг. Асуудалтай зүйл нь болохоор амралтын үеэрээ жоохон буруу амарчдаг гэх юм уу, зөв амарч чаддгүй. Тийм тэрэн дээр жоохон анхаараасай л гэж хүсгээд байна. Олуулаа нийлээд те наргид зингээд маргааш өглөө ажилдаа хоцордог ч юм уу. Яг амарчаах үедээ одоо кинжоми яко гэдэг ойр орчмынхаа хүмүүсээс гомдол хүлээж авдаг ч юм уу. Тэр нь компани дээр нь очичдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд их гардаг. Тийм тэрэн дээр анхаараасай. Тэгээ бас нэг анхааруулах юм зүйл болохоор хооренсо гэдэг японочууд нэг холбоотой байх те ажлын явц нь ямар байна, одоо яах гэж байна, одоо яг юу хийж гисэн байгаа гэдгээ маш их ярилцдаг хүмүүс байгаа. Тэрэн дээр манай монголчууд одоо харцаараа ойлголцдог юм уу, яадгийн
тэр зангаараа ингээд Монголд байгаад яг яагаад яах гээд байгааг нь мэддэхгүй ингээд дур мэдээд янз янзын шийдвэр гаргаад байна гэсэн асуудал гараад идэг учраас Япончуудын тэр хоорын суу гэдэг аргаас сайн суралцаарай. За тэгээд нөгөө нэг заримдаа бас ингээд хитрхээ би ингээд Монгол улсад төлөөлөд ирсэн. Би өөртөө Монгол улсын нүүр царай гэдэг утгаараа хитрхээ хичээгээд янз бүрийн зүйлийг ингээд гүрийгээд өөртөө маш их ачаал аваад ядрах хэрвээ тийм зүйл байх юм бол бас би ингээ ядраад байна. Таны энэ зам чинь надад хэцүү байна ч гэх юм уу. Тиймэрхүү зүйлээ бас хэлэх үедээ хэлэх хэрэгтэй. Гэхдээ бас ингээ төс таас ингээ одоо би хаад нэг хурж бас тэг хүчээр бол биш эвтэйхэн ойлгуулад ярихад ямар нэг гаргалгаа олдно. Япон хүмүүс бас сайн үндэ сайн бие бинийгээ ойлгож тусалж дэмждэг хүмүүс байгаа учраас хэрвээ хэцүү санагдсан байх юм бол илэн далангуу тэгээ ярилцаараа ярьж чадахгүй бол нийгэмийнхаа үнд одоо хандаад ингэх гээдсэн чи ингэж байна. Энэ жоохон хэцүү байна. Энийг өөрчлөх тэгээ ямар арга байна гэд ярилцах боломж байгаа шүү. Тэгэхгүйгээр зарим нь ерөөсөө бүтэхгүй юм байна гэж зүгтдэг ч юм уу харалцсан тиймэрхүү хүмүүс бас их байдаг. Тэгэхээр тэгж одоо буруу алхам хийхээс өмнө маш сайн ярилцаарай гэж хэлмээр байна. Тэгээд заримдаа би нөгөө дадлага зэгч нарт айгүй атаархдаг. Би болохоор өөрөө нөгөө нэг байнгын визтэй гэр бүлээрээ байгаа. Дадлага зэгч нар болохоор ажлын одоо өдрийн 8 цаг ажилладаг. Хараад угаасаа тий над шиг ингээл хүүхч уухт юу гэдгийг гар гэрийн ажлыг зууралдаад байх юм ерөөсөө байхгүй. Ажлын ачаал одоо альжаалаа тайлал өөртөө хоол хийж идэл усанд ороод хэд ч нэг өсрөөл нэг 2 цаг л 3 цаг зарцуулж олоод тий. Тэрийг олоход чинь нэг 2 3 цаг л зарцуулсан. Тэгээ илүү гарсан цаг нь бүгд ингээд өөрийнх нь цаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол байсан бол тэгээ тэрний тийм яваад гэсэн аавынхаа тийм юм, ээжийнхаа тийм юм дүүгээ сургуульд нь хүргэн гэл айгүй ингээд тиймэрхүү ажил дуустдаггүй шүү дээ. Японд байгаа дадлагч нарын хувьд болохоор тэгэж нэг орооцолтой байх зүйл баг маш их одоо зөв зарцуулж чадах юм бол чөлөө цаг өөрт нь их байдаг. Тэгэхээр тэрийгэ зөв ашиглаараа өдөрт 30 минут ч хамаагүй. Тэгээ нэг цаг ч хамаагүй. Ямар ч байсан залуу хүн байна те жоохон хоолоо идээд усан цайхаа ороод амарчхад сэрэгчдэг болохоор тэр үедээ өөрийгөө хөгжүүлэх одоо онлайн сургалт ч байдаг юм уу сколын янз янзын Японы те нарайг ото янз янзын жим юу гэдгийг тиймэрхүү юмнууд өөрийгөө хөгжүүлэх тийм цаг болгож ашиглаарай. Тэгэл нэг хугацаанд тусаа явчих юм бол тийм боломж гарахгүй шүү дээ. Тэгэхээр Японд байгаагийн дадлагчдаар ирсэн хүмүүсийн давуу тал нь бас чөлөө цаг айгүй хөөрхөн гардыг шүү гэж хэлдэг байна. За ингээд ямар ч байсан урилгыг маань хүлээн авч оролцож үнэтэй зөвлөгөө өгсөн болортой агчтай баярлалаа. Тэгээд энэ дугаартай холбоотой санал сэтгэл асуух зүйл байх юм бол бас бидэнд мессенжер болон одоо YouTube-ийн комент хэсэгт ч юм уу ерөөхдөө явуулаарэ гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж хонхоо дугаархаа бити мартаарэ. Тэгээд дараагийнхаа дугаараар эргэн уулзлаа түр баяртай. Баярлалаа болрооч. Баярлалаа. Bye. Bye.